За Америк их сургуулиуд руу аплайдж байгаа 12 дугаар ангийнхан болон gap year авч байгаа дүүнэртээ зориулж имжлэгийг хийж байна. За тэгээд өнөөдрийн имжлэг дээр даахын хувьд бол бас нэлээд сүулдэж ойлгож байсан. Одоо л ер нь бол амьдралтаа ашиглаад явж байгаа хамгийн хүчрхэг концептуудын нэг хурд гэдэг зүйлийн тухай ярилццгаая. За тэгээ хурд гэдэг зүйлийг илүү амьдралтаа хэрэгжүүлээд тэгээд энэ зүйлийг одоо амьдралынхаа философи маягийн зүйл болгоод явах юм бол амьдралт чинь ямар гайхамшигтай үр дүн гаргаж болох вэ гэдэг тухай хэдүүлээ өнөөдөр ярилццгаая. Тэгээд ялангуяа коллеж аппликейшны үед бол чамд хурд гэдэг зүйл маш хэрэгтэй. Тэгээд хурд хэрвээ чамд байхгүй байх юм бол магадгүй тэнцэхгүй хариу авах, магадгүй өндөр тэтгэлэг авч чадахгүй байхыг чинь хамгийн гол одоо шалтгаануудын нэг болох боломжтой гэсэн үг. Эсвэргээр чи хурдтай байж чадсанараа яг энэ хамгийн чухал 12 дугаар ангид байгаа энэ үе магадгүй gap year авчихсан байгаа энэ үедээ болвол бусад сурагчдыг тэргүүлэн гарч ирж хэрхэн одоо өөрийнхөө хувь заяаг өөрчлөх боломжтой вэ гэдэг тухай хэдүүлээ ярилццгаая. За тэгээд энэ хурд гэдэг зүйл болвол ердөөсөө амжилттай хүн болгоны одоо хүн болгонд ингээ ерөнхий харагдаад байдаг тийм зүйл. Тэгээ чи хэр хурдтай байна? Хэр одоо үйлдэл төвтэй хүн байна, тийм ээ? Үйлдэл хийхдээ хэр түргэн байна, тийм ээ? Хэр их хэрэгэлзээд байдаггүй байна гэдгээс ч юм болвол чиний хэр хурдцтай хөгжих вэ? Хэр их амжилтанд хүрэх вэ гэдэг чинь шууд хамаарж байгаа гэсэн үг. За тэгээд ахна өөрийгөө богинохоо танилцуулахад болвол хаяг нь Тэнгис гэдэг. Тэг 10 дугаар ангиас эхэлж бэлдээд Америкийн өргөдлийн системээр яваад 90% тэтгэлгээр тэнцэн суралцаад тэгээд төгсөөд бас Америкийн шилдэг 500 компани нэгт тэнцэн орсон байгаа. За тэгээд ер нь бол яг өсвөр насны хүүхэд өмнө нь чи юм хийж үзээгүй зүгээр 10 жилийн хүүхэд байсан бол ахна маш сайн ойлгож байна. Юу вэ гэхээр төсөл хэрэгжүүлж үзээгүй, тодорхой одоо project энэ төр хийж үзээгүй, магадгүй баг хамт олонтой ажиллаж үзээгүй. За эсвэл одоо юу гэдгийг тиймэрхүү хэрвээ чи юм хийж үзээгүй тийм хүүхэд байх юм бол ялангуяа college application үед бол илүү хожигдох магадaltaй байна гэсэн үг. Яагаад гэх юм бол яг л нөгөө тэр хурд гэдэг зүйлийн үн цэнийг нь ойлгоогүй байна гэсэн үг. Тэгэхээр хурд гэж яг юу вэ? Хурд гэ тэгэнгүүт чамд юу бодогдож байна? Тэгэхээр хурд гэдэг маань бол ердөөсөө л чиний үйлдэл хийх хурдыг хэлж байгаа. Нэг зүйл ойлголоо, нэг зүйл санаанд орж ирлээ, магадгүй хин нэг нь чамд фидбек өглөө, тийм ээ? Магадгүй одоо чиглүүлэг орж ирдэг юм уу? За эсвэл чамд өөрт чинь тодорхой нэгэн санаа төрлөө, бичлэг үзэж байгаа тархины чинь буланд нэг асуултыг чи хариулт гялс хийгээд ороод ирлээ, тийм ээ? Тэрийг ердөөсөө цаг алдахгүйгээр шууд бичиж авах, шууд тэрэнд зориулсан үйлдэл хийх, тийм ээ? Тийм байж чадах юм бол эсээ чинь маш хурдцтай сайжрын, шалгалтанд хэрвээ ялангуяа бэлдэж байгаа бол тийм ээ? Дахин алдаад байгаа, ойлгохгүй байгаа тэр хэсгүүдэд дахин тэмдэглээд, тийм ээ? Шууд барьж аваад окей. За энэ хэсэг дээр би алдаад байгаа юм байна. Шууд үнэнтэйг нур тулна гэсэн үг шүү дээ. Нэгэн төрлийн одоо чадвар гэсэн үг. Хэрвээ чи тэгж чадах юм бол ерөөсөө яг л тэрийгэ дагаад маш хурдцтайгаар хөгжиж эхэлнэ, маш хурдцтайгаар прогресс гаргаж эхэлнэ, эсээ чинь сайжрна, шалгалтын дээр оноонууд ч бас сайжрна. Хүмүүсийн одоо гаргаж байгаа алдаа, хүүхдүүдийн гаргаж байгаа алдаа, одоо ахих нь бас гаргаж ирсэн алдаануудын нэг юу вэ гэхлээр ерөөсөө л удаах. Окей, за нэг юм байгаа юм байна да гээл ингээд байгаад идэг. Чи яг юу хүлээгээд байгаа вэ? Чи яг юу хүлээгээд байгаа вэ? Хин нэг нь чамайг түлхэхийгүү эсвэл тухайн тэр өмнө чинь байгаа асуудал өөрийгөө шийдэгдэхийгүү, тийм ээ? Тэгээд яг хурдгүй байгаа хүмүүс, тийм ээ? Магадгүй залхууралтай байгаа хүмүүс ч юм уу? За эсвэл одоо тийм байгаа хүмүүсийг харах юм бол одоо юу гэж ойлгож болох юм? Бас тэр хүмүүсийн бурууч биш. Мэдээж тэр хүмүүсийн л буруу л та. Гэтэ тэр хүмүүсийг одоо 100% бид нэр бас буруутгаж болохгүй гэсэн үг. Артлынхаа шалтгааныг нь залуус маань ойлгож чадахгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр артлт нь бол юу байгаа вэ гэхлээр ердөөсөө л өөртөө итгэхгүй байгаа.
тийм ээ? Тархиныхаа баялаг, өөрийнхөө асуудал шийдвэрлэх тэр чадамж, тийм ээ? Ямар их боломж потенциал байгаа вэ? Магадгүй эсвэл бүр аль хэзээ буугаад өгсөн ч байдаг юм уу, тийм ээ? За эсвэл ямар үн цэнтэй зүйл рүү явж байгаа вэ гэдгээ бас ухаараагүй байх үед, тийм ээ? Мотивац олоогүй байх үед залуучуудад маань тиймэрхүү асуудлууд гарч ирдэг гэсэн үг. Одоо тий залхуурал энэ төр гээд гарч ирж байгаа зүйл чинь болвол тухайн урталтаа байгаа таск хэд 10 дахин хуваагаад жижигсгээд тийм ээ тэгээ юуны төлөө явж байгаа вэ гэдгээ ухамсарлаад тэгээд өөртөө жоохон итгээд өгөх юм болвол бүрэн боломжтой байдаг тийм зүйл байхгүй. Тэгэхээр хэрвээ чи яг одоогийн байдлаар жоохон урагшилж чадахгүй байгаа, жоохон хурдгүй байгаад байгаа бол эн чинь хожигдохын шинж шүү. Ер нь бол нэгдүгээрт за хоёрдугаарт хурдгүй байгаад байгаа бол нэгдүгээрт өөрийгөө буруутгахынхаа өмнө яагаад вэ гэдгийг асуух хэрэгтэй. Яагаад би хурдан хөдлөөд тийм ээ энэ боломжийг ашиглахгүй байгаад байна вэ гэх юм бол нэгдүгээрт чи өөртөө итгэхгүй байгаа. Хоёрдугаарт амьдралыг чинь өөрчилж болох үс ямар том потенциалтай, ямар гайхамшигтай тийм ээ том зорилгын ардаас явж байгаа вэ гэдгээ бас заримдаа ухаараагүй байх үед чи их сургууль руу явна гэдэг, гадаад руу явна гэдэг тийм ээ ондоо нийгэм, хөгжсөн нийгмийн дунд орж, хөгжсөн нийгмийн хүмүүсийн дунд байж тийм ээ тэр нийгмийн бүтээгдэхүүн болно гэдэг бол чи өөртөө төдийгүй гэр бүлийнхандаа төдийгүй улс их орондоо тийм ээ маш том их одоо хувь нэмэр оруулах үс тийм хүн болж байгаа гэсэн үг. Тэгээд зогсохгүйгээр тийм ээ одоо зүгээр л чи хэрвээ тэтгэлэг авч чадна гэдэг юм бол тэр чинь санхүүгийн хувьд хүртэл хэр их хэмжээний мөнгөний тухай бид нэр ярилцчих тийм ээ 4 жилийн тэтгэлэг гэх юм бол Америкийн их сургуулиуд бол хамгийн бага нь 200-300 сая төгрөгөөс эхэлж байгаа. Тэгээд дээшгээ тэ тухайн сургуулийнхаа ранк гэдэг юм уу юмнуудыг ингээ харах юм бол all the way up to 1 billion төгрөгс тийм ээ бүтэн 1 тэрбум төгрөг хэмжээний тим евро чи дайрж байгаа гэсэн үг бахнэ. За тэгэхээр хурдыг эрхэмлээрээ тэгээд ахыхын бас дуртай энэ юуны ном байдаг. The Four Agreements гэдэг ном байдаг. Энэ сувг дээр бол одоо хичнээн ч удаа ярив та тийм ээ. Тэгээд тэрэн дээр юу гэж гарч ирэлдэг вэ гэхээр энэ номн дээрээс ойлгож исэн нэг санаа ахыхын амьдралд маш их нөлөө үзүүлж исэн, илүү үйлдэл төвтэй хүн болоход тийм ээ илүү одоо стресстгүйгээр илүү одоо ямар нэгэн зүйл хүлээхгүйгээр үйлдэл хийж эхэлдэг тийм хүн болоход хатна маш их тусалж исэн. Тэгээд тэр санаа маань юу вэ гэхлээр ердөөсөө л чи яах хэрэгтэй. Тухайн одоо тийм ажилласаа сүртгэе болох хэрэгтэй. Яагаад гэх юм бол чиний хийж чадах хэмжээ гэх юм бол ердөөсөө л юу байдаг. Ердөөсөө л чиний чамаас одоо тий гарах зүйл гэх юм бол чамд одоо байгаа хэмжээ чинь л баггүй. Тийм ээ. Чи одоо 10-аас 6 хэмжээнд одоо үйлдэл хийдэг тийм ээ 10-аас 6 хэмжээнд бодож чаддаг. Одоо юу гэдэг тий тиймэрхүү хэмжээнд байх юм бол 10-аас 6 ч л гарна. Чи хүчилсэн ч бай, чи хүчлээгүй ч бай чамаас гарах зүйл бол тэгэл гардаг л гэсэн санаа баггүй. Тэгэхээр цаагаараа энэ санаа маань юу гэсэн үг вэ гэхээр сүрдэх юм болоод зүгээр өөрөөсөө гарч байгаа тэр зүйлийг л өөрөөсөө гаргаа. Яг өнөөдөр чамд тийм ээ чи 100%-аар дайчлахад тэр 100% чинь хэд ч байж болно гэж хэлж байгаа. Ядарсан өдөр чинь магадгүй зүгээр балаа барьж аваад 2 3 хаан өгүүлбэр бичих маань өөрөө чиний хувьд ялалтай байж болно. Тэр чиний 100% байж болно. Тийм ээ. Заримдаа чи маш өндөр төвлөрөлттэй тийм ээ допамина хязгаарлалчихсан тийм ээ за тэгээд нойр хоолой маш сайхан ингээ аваад явж байгаа болвол чамаас гарах хэмжээ 10-аас 9 байна. Тэгвэл 9 байгаа болвол тэр хэмжээг л гарах гэж байгаа. Битгий чамд 15 байхгүй байхад 15 тий 10-аас 15 хэмжээг өөрөөсөө гаргах гэж өөрийгөө зовоо. Тэрнээс цаашаа үргэлжлүүлээд тийм ээ just do your best. Зүгээр л чам дотор чин яг одоо юу байна? Тэрийг л гаргачих л гэж хэлж байгаа. Чамд ямар потенциал вэ? Тэрийг л гаргачих гэж хэлж байгаа. Одоо энийг сонсоход бол ахыхын хувьд айгүй тийм санаа амармаар. Айгүй тийм тайвширмаар гоё философиудын нэг байгаа байхгүй. Тэгээд чи зүгээр л өөртөө байгаа тэр хамаг сайныгаа
гаргаал дайчлал эсээгээ бичээл юугаа хийх үед сургууль судлалтаа хийгээл тийм ээ юмнуудаа ингээл хийгээл өөртөө байгаа бест хийгээл зүгээр тэр тухайн мөчтө хүчлэхгүй гарах үед угаасаа чамд бүр тий төсөөлжсэнээс ч илүү гоё тийм эрч хүч энерги гараад ирдэг. Ягаад гэвэл чи өөрийгөө сул тавьж эхэлж байгаа байхгүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт бас юу болж байгаа вэ гэхэлэр хүн зүгээр let me just do my best буюу за би зүгээр хамаг одоо надад 100% ямар хүч вэ би тэрийг л гаргаадах яа гэд тийм одоо хандлагатай тийм энергитэйгээр аливаа зүйлд хандаад эхлэнгүүт яадаг вэ гэхэлэр харамсалгүй амьдарч эхэлдэг. Яагаад гэх юм бол шүү дээ. Тэ чи одоо маргааш нөгөөдөр нь магадгүй жилийн дараа ингээ харлаа би байдгаараа л хичээсэн. Тийм ээ. Би өөртөө байгаа бүгдийг л гаргасан. Тэ надад байсан тэр бүгдийг би шавхсан. Тэ надад 15 байхгүй байхад би яаж 15-ыг гаргах вүлээ тийм ээ. Энийг гэхдээ guys ингэж ойлгож болохгүй шүү. Арчаагүй байна гэж ойлгож болохгүй. Одоо ахын та нарт бол юу гэж хэлж штэ. Тийм ээ. Өөрийгөө битгий их хүчлээ. Өөрт байгаа тэр 100% тийм чамд байгаа зүйлийг л гарга гэдэг санаа байхгүй тийм ээ. Битгий дар, битгий сунг, суултай гэдэг санааг хэлж штэ тийм ээ. Тэгж байгаа болохоос биш. Би зүгээр л нэг ингээл оролт. Fuck that. Тим юм бол байхгүй шүү. Тим юм бол байхгүй шүү. Юу хэлж байгаа вэ гэхэлэр өөрийн суултай. Тийм. Чамаас юу гарах боломжтой вэ? Тэрийг хар. Битгий хязгаар л хийгдэд тах юм бол хийгээд, бичээд тах юм бол бичээд. Тийм ээ. Судлагдаад тах юм бол судлагдаад. Шинэ боломжууд гарч ирээд байх юм бол тэднийг барьж аваад татгаад. Энд тэндээс олон гоё санаанууд гарч ирэн чи олон гоё хүмүүстэй уулзалтна, тийм ээ. Олон гоё иймэрхүү бичлэг үзнэ. Тийм. Ер нь бол хин ч ингэж тайлбарлаж өгөхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр болгон дээр сайхан бичиж аваад бал цаастайгаа маш ойрхон ажил. Ердөөсөө л цаг алдахгүйгээр бичээл тийм ээ. Бас нэг ахыхан та нарт хэлэх маш гоё санаануудын нэг юу байх вэ гэхэлэр одоо энэ хариултыг зүгээр чамд ингээд дэлгээд өгсөн байна гэж битгий хүлээ. Тэнгист та нарын хариулт, чиний хариулт байхгүй. Интернет дээр чиний хариулт байхгүй. Яг чиний нөхцөл байдал дээр байгаа тэр хариултыг за чамтай яг ганцаарчилж ажиллаж байгаа дасгалжуулагч тийм ээ багш ментор ч байх юм бол тэр чин бол бас мэдэх байх. За тэгээд тэрнээс цаагаараа болвол чиний нөхцөл байдлыг чи л мэднэ. Чамд одоо яг хэрэгтэй байгаа чи яг юу хийх ёстой тийм ээ юу чам тусалж чамайг дараачийн түвшин дээр гаргаж ирж нөхцөл байдлыг чинь дээрдүүлэх вэ гэдгийг чи л мэднэ. Тэгэхээр тэрийг хий. Өөрөө бод, өөрөө сэтг, өөрөө гаргалгаа хай. Тархиныхаа гайхамшигыг ашигла. Зүгээр л тий паниктахаа жоохон болоод тийм ээ бэлэн хариулт хайхаа болоод тийм ээ энэ тий хариулт нь ингээл өгцөн байх хэрэгтэй доо тий одоо би ийм юм дээр гацж чинь common app яаж гой бүглэх үү яаж тий том зураглалаараа гой түүх илэрхийлэх үү тийм ээ өөрийнхөө дүр зургийг маш хүчтэй гаргаж ирж хэрхэн тэр admission officer-тэй connection үүсгэх үү гэд тий тэр асуултуудын хариултыг огтхонч тийм амархан зүгээр ингээд тавиад өгцөн байна гэж битгий хай. Өөрөө бод. Дотроосоо хай. Тэр хүний уншиж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үз. Тэ? Эн чинь бас эгэл жирийн хүн л уншаа сууж байгаа шүү дээ. Илүү гаргүй, илүү хөлгүй тэ. Амар тиймгээр одоо тэ бурхан руу чи захаа явуулаад байгаа юм биш байхгүй. Амьд хүн дотоод мэдрэмжтэй, түүхтэй, гэр бүлтэй, олон хүүхдүүдтэй ажиллаж исэн бас тэ буруу хүүхдээ сонгоод ажилласаа халагчмааргүй байгаа. Тэ буруу шийдвэрээ гаргаад кампусээ баллаад хайчихмааргүй байгаа. Тийм л одоо амьд хүн уншаа сууж байгаа шүү дээ. Чиний загтлыг тийм ээ чиний аппликейшнийг тэгэхээр ахын дүүнер тэрийг сайхан ойлгоод өөрөө бодож сэтгэнэ гэсэн үг. Тухайн нөхцөл байдал чиний нөхцөл байдал дээр байгаа тэр юг тий зүгээр ингээд ил тавьдсан байна гэж ерөөсөө битгий хүлээ. Тэгж хүлээх үед тийм ээ амархан хариулт хайгаад эхлэх үед
Өөр одоо юу гэдгийг тийм дотроос хариултыг чи хайхаа болж эхлэх үед ингээд нүд чинь сохордог байхгүй. Тэгээд ер нь бол хүн амын массын 85%, 90%, 95% ерөөсөө өөрөө өөртөө найддаггүй. Тэ хариулт гаргалгаа янз бүрийн юм ердөөсөл ингээл сул тавиад өгцөн байх та гэж тэгж найдаж ер нь бол амьдэрдэг. Тэгээд тэрнийхээ ч хариугаар бас тэ гаргаж байгаа үр дүн нь тиймэрхүү байдгаа гэсэн үг. Тэгэхээр чи үнэхээр цойлон гарч ирж тийм ээ тэр тэтгэлгийг авахыг зорж байгаа болвол тэ хүсэж байгаа сургуульд орохыг хүсэж байгаа болвол өөрийнхөө нөхцөл байдал дээр зүгээр суугаад бясалгах хэрэгтэй гэсэн үг. Яаж би энэ шансыг ихсгэх вэ тий? Яаж би одоо энэ сул тал байгаад байгаа тий? Надад би энэ хэсэг дээрээ жоохон өөртөө итгэлгүй байна. Тэгвэл би яаж энийг давуу талаа болгох вэ? Тийм ээ. Одоо зарим эссе энтрийг уншиж байхад бол тий тэр сул тал нь маш давуу тал болсон тийм хүмүүс байгаа байхгүй. Тэ одоо энгийн хүн ингээ бодох юм бол чи яагаад наад тухайгаа ярьж байгаа юм бэ болохгүй шүү дээ. Тэгмээр атал тэр тухайгаа ярьж өгсөн маань өөрөө бүр гоё юу болж өгдөг. Одоо нэмнээс болж өгдөг бүр. Вау энэ хүүхд ингэсэн гэж юу те. Би одоо ингээ багтаа айгүй их өөртөө итгэлгүй байдаг байсан. Маш их одоо те юу гэдгийг. Одоо магадгүй тийм бүлийн хүүхдүүдэд би булидулж өссөн байдгаа. Тэгээд тий ингээд сонсоход бол чи юу хүн дээр л хүссэн тийм арчаагүй юм а чи юунда яриад байгаа гэт тэгмэр санагдавч тэр тухайгаа жоохон дэлгэрүүлээд тий тэгээд тэрнээс болоод юу гэдгийг. Одоо би бүлийдж байгаа тий тийм зүйлийн эсрэг зогсохыг би бол хүсдэгэ. Тэгээ бүлийдж байгаа тэр хүүхдүүдийг те би empathize хийж тэр хүүхдүүдэд тусалж дэмжиж тийм ээ гарц гаргалгааг олохыг би зордгоо гэд хэрвээ тэх юм бол тэр чинь одоо чиний advantage болчихж байгаа байхгүй. Тийм үү? Окей. За тэгэхээр маш олон golden nugget-уудыг бол асгалаа энэ бичлэгэн дээр. Тэгээд хурдтай нэгнүүд нь бол барьж аваад ашиглаад тэмдэг дээрээ бичээд өөрийнхөө аппликейшн дээр ашиглана гэдэгт бол эргэлзэхгүй байна. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр бай.